Орой минь за та бүхэндээ өөрийнхөө анхны худалдаа авсан машинуудын нэг Dakar Rally-гийн цувралд оролцож ирсэн машин хэлцүүлээ. За энэ машин бол Karisma-гийн 2 гэдэг аралтай замбар байна. За Volkswagen Touareg. Бараг 10 жил хадгалсан болохоор энэ зарим одоо шаврын хаалт малт нь бол ингээ хуурсан байна. Тэгээ энийг бас нэг сэргээж янзалж ашиглахгүй бол тоглохгүй бол энэ манаас хилээ утсан байна. За тэгээ энэ сэргээгээд янзсныхаа дараа та бүхэндээ бас машин ахаа танилцуулна. За. За энэ хэлээд шинэтраач. За энэ ингэж та энэ ингэ шаврын хаалт гэх тал нь байхгүй болсон. Энэ бүтэн байна. Тэр энийг хэлээд орж ирсэн. Судлаад. Ярамшгүй байна. Энэ бэжэг. Энэлийн шаврын хаалт ерөнхийдөө бас бараг сэтэрсэн байна. Энийг бас дэсэлээд авчи. Гэт энэ таарсан өөр эрзэнээр хамраар шаврын хаалт юм байна. За энийг бас талгаж аваад энэ угаасаа урагч явах адилхан болох юм чинь шилжээ. За энэ хоёрын дэвчэг энэ талаас нь гарсан байна. Энээс гарсан. За энийг ингээд шаврын хаалтыг сольж үзнэ. За одоо машиныхаа шаврын хаалтыг дуслаа. Karisma-гийн машин байгаа. За бигээс төгчээд харуулъя. Машины өндөг дугууны алган хамраар хийжлээ. Тэгэхгүй л удаандаа бас хатуураад эргээд хугараад унах юм байна. Бас нэлээд олон жил болохоор даим болсон байна. За яхаа өөрийнх нь хэмжээгээр хийсэн. Тэгээд жоохон богиносгол богиносгож болох юм байна. Ор тал нь нэг юм болсон байна. За мөн тал нь болсон байна. За тэгээд сахад үзье. За ингээд ерөнхийдөө болчлаа.
За машина ямар ч байсан гоё тордоод авлаа. Шинэ шаврын алттай болсон. За машиныхаа бас тухайн үеийн дагаж ирж ирсэн паспортын авсан шүү. Crimson брендийн M40S гэдэг загвар. Нэгийг харьцах нь 10 хэмжээтэй. 4 дугуй маашдаг юм хөдөлгөөртэй. За ийм цаг машина гоё тордоод авлаа. За ийм болсон байна. Шаврын алт. За дараагийн дугаар төшөө өөр машин авсаар болно. Баяртай.